За та бүхэндээ энэ өдрийн мэндийг төшөөлье. За Арс нам өнгөрсөн 7 хоногт намын шинжилгээ ажлын хүрээнд Арцын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн ажлыг бол эхлүүлсэн. Одоогийн байдлаар 103 аймгаар манай нэрлэгчид маань яваад хуралдаануудаа амжилттай хийгээд өнөөдөр Дорногов аймаг руу явж байгаа. За нийт энэ Арцын эмэгтэйчүүдийн холбооны энэ тэргүүнийг сунгаанд нийт 21 аймаг 9 дүүргийн эмэгтэйчүүдийн хурлууд хуралдан. За эндээс мөн 21 аймаг 9 дүүргийн тухайн аймаг дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны даргаыг сонгуульд авахар явагдана. За ингээд 11 сарын 4-нд эцсийн дүн гараад 11 сарын 5-нд нийгэмд нийт гишүүдэд энэ сонгуулийн дүнг бол зарлж аль бисний дүн гарах юм аа. За энд өнөөдөр Арцын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нийтдээ 3 хүн дэвссэн. За нийслэлийн Арцын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд мөн 3 хүн дэвссэн. За 21 аймаг 9 дүүргийн Арцын эмэгтэйчүүдийн холбооны тухайн аймаг дүүргийн холбооны тэргүүнд бол бүгд нэр дэвссэн ийм байдалтай сонгуулийн үйл ажиллагаа өрнөж байна гэдэг бол та бүхэнд бас мэдээлье. За хоёрдугаарт сая өчигдөр 10 сарын 7-нд хуулийн дагуу зарим газруудад нөхөн сонгуул явагдлаа. За Сүхбаатар аймаг дээр явагдсан нөхөн сонгуульд Арц намаас нэр дэвшигч Ж Батсуур 70.8% саналаар ялалт байгууллаа. Энэ ялалт бол үнэхээр бас өндөр хувиар ялсан юм ялалт байсан гэдэг бас энд хэлье. За дээр нь өнөөдөр өглөөнөөс зарим хэвлэл мэдээ сайтуудаар худал хуурмаг мэдээллүүдийг эрх баригчид Монгол Ардын намаас цацж байна. Жишээ нь Дорногов аймгийн 4 хэсгээр болсон санал хураалт дөрвөлээ саналын эрт сүрээгүй дундаж эрт 34.69%-тай энэ саналууд бүгд эрт сүрээгүй улмаас дахин санал хураалт явахаар ингэж хоошилсон байгаа. Гэтэл эдгээр Дорногов аймгийн сумд замын өвд болон ариг гэмтийн сумдууд дээр болсон сонгуульд Монгол Ардын нам ялсан мэтээр хил мэдээллийн хэрэгслэр ингэж ичгүүр сонжуургүйгээр ийм худал мэдээллийг цацж байгаа нь бол үнэхээр өнөөдөр бас эрх барьж байгаа нам бол үнэхээр аргаа урсан ийм улс төр хийж байна гэж хэлхээсээр арга алга байна. За үнэхээр энэ өнгөрсөн бүтэн сайн болсон сонгуулийн үр дүн харахад бол сонгогчд маань ямар нэгэн мөнгө эд материалд татагдахгүйгээр өөрсдийнхөө үнэлэмжээр сонгогчийн сонголтоо хийж чаддаг болжээ гэдэг бол харуулсан ийм сонгуул боллоо. Үндсэндээ бол мөнгөний үйлчлэл байхгүй бол жинхэнэ хэн хийж бүтээж чаддаг хэн сонгогч олон түмэнд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр зорилтоо ойлгуулж чадсан тэр нэр дэвшигч тэр намын талд сонгогчдод саналаа өгдөг болж эхэлж байна. Энэ бол өнөхөр сонгогчдын босрол дэвшилсэн сонгогчдын хувьд бас улс орны өмнө хүлээх үүрэг хариуцлага өндөр ухамсарлаж эхэлсний илэрхийлэл гэж харж байна. За 3 дугаарт сая өнөөдрийн бүлгийн хурал дээр сангийн сайд Хүрлбаатар мөн сангийн яамны холбоотой газар хэлтсийн дарга нар оролцож бид нар бас энэ 2019 оны төсөвтэй холбоотой асуудлаар ярьлаа. За өнөөдөр үнэхээр улс орны өмнө нийгмийн эдийн засгийн үнэхээр хүнд нөхцөл байдлууд үүсэж байгаа. За гадаад зах зээл дээр бол манай гол нэрийн бараа бүтээгдэхүүн нь бол өссөн өсөлттэй хэвээр байгаа. За өнөөдөр нүүрс төмрийн өдөр алт зэс цайр гэдэг газрын ховор элемент гэдэг энэ гол нэрийн бараа бүтээгдэхүүний үн бол үнэхээр өнөөдөр маш өндөр үзүүлэлттэй өссөн үзүүлэлтүүд байна, хэвээрээ байна. За мөн гадаад янз бүрийн хүмүүнлэгийн байгууллага олон улсын байгууллагуудаас орж ирж байгаа зээл тасламжийн хэмжээ мөн буураагүй байгаа. За өнөөгийн засгийн газрын хувьд бол шулуухай хэлэхэд бол маш их мөнгөтэй баян ийм засгийн газар байгаа. Харамсалтай нь энэ засгийн газар бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Нийгмийн эдийн засгийн бодлогыг зөв тодорхойлж зөв
эдийн засгийн зөв хуваарлтууд хийж чадахгүй байна. Энэ нөхцөл байдлаас болоод өнөөдөр нийгэмд дандаа сөрөг үр дагавартай үр дүнгууд бол гараад байна. Жишээ нь өнөөдөр одоо инфляц одоо Монгол банк засгийн газар хоёр хоорондоо одоо уялдаа муутай хамтын ажиллагаа байхгүйгээс болоод өнөөдөр инфляц бол одоо бараг 7% өслөө. Үндсэндээ 2016 онд 1.2% инфляцтай эдийн засаг хөдөлгөж өгсөн бол өнөөдөр энэ инфляц бараг 9% төрж байна. Одоо энэ 9% төрчлээ дээ. За дээр нь одоо бензин шатхууны үн сая манай Эрдэнэтээр хэлсэн. Үнэхээр одоо урд ширэхэд л одоо 64-ээр нэмэгдсэн байна. Тэгээ одоо 92 бензин сарын одоо хэдхэн хоногийн өмнө 1820 байсан. Урд шин 64-ээр нэмээд 1880 төгрөг болж 20% өссөн байна. За 95 бензиний үн одоо бараг 28% өсчлөө. За хүнсний үнийн одоо индекс бараг 30% төгөж хурж ирж байна. Тэгээ дизель түлшний үн өнөөдөр одоо 32% та өссөн үзүүлэлттэй байна гэдэг ингээд Монгол улсын гадаад өнөөдөр одоо 27.7 тэрбум буюу 2016 онтой харьцуулах юм бол 3.5 тэрбум доллараар өссөн үзүүлэлттэй байна. За Монгол улсын одоо Монгол банкны үнэт цаас засгийн газрын үнэт цаасны өөр авалгуудыг аваад харах юм бол 4 их 554 төгрөг хүрч өссөн ийм дүнтэй байна. Тэгээ энэ бүх байдал дээрээс харахад бол бид нар өнөөдөр сангийн сайдын яриад байгаа одоо хэлээд байгаа өвөнд итгэл бол туйлын бага байна. 2017 онд улсын төсвийг 2.8 их 80-ийн алдагдaltaа баталсан. 2018 онд улсын төсвийн алдагдал 2.4 их 80-ийн алдагдaltaа батлагдсан. За энэ оны одоо орж ирсэн төсвийн төсөл 1.8 их 80-ийн алдагдaltaа байхаар орж ирж байна. Тэгээ энэ одоо 2017, 18, 19 гээд 3 жилийн нийлбэр дөнгөөр харахад 7 их 80 гаруй одоо төгрөгийн алдагдaltaа төсвүүд одоо батлагдсан байна. Энэ юу төсвийн алдагдал гэдэг бол өөр болж үлддэг. Тэгэхээр ийм их өөр үйлдвэрлэлчээд тэгээд дотоод одоо засгийн газрын үнэт цаас болон Монгол банкны үнэт цаасны одоо 2016 онтой харьцуулсан дүн дандаа өссөн дүнтэй байгаа. 4 их 80 гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байж байгаа. Тэгээ ийм их үнийн өсөлттэй тэгээ ийм их одоо өөр үйлдвэрлэлсэн байж өнөөдөр одоо бараг л өргөө болцсон шахуу юм яриад сангийн сайд маань одоо удаа дараалан хил мэдээлэлээр хутлаа мэдээлэл цацсан. За сая бүлгийн урал дээр үеийн асуудлаар тодруулж асуухад одоо та Арс намын одоо засгийн газрын үед тавьсан өрийг дарж барагдуулсан гэж ярьсан. Тэгээд Арс намын засгийн газрын үеийн яг ямар өрийг дарж барагдуулсан юм бэ гэж асуухаар би тэгэж яриаггүй гэдэг улаан цай мэлзээ сууж байгаа байхгүй. Энэ одоо юу харуулж байгаа гэхээр ингэж хий хоосон хийрхэж улс төрчиж асуудалд ханддаг ийм хариуцлагагүй сангийн сайд бол би цаашд бол байж болохгүй гэж харж байгаа. Тэгээ учраас энэ одоо сангийн сайдаа тооцсон хариуцлагыг бол бид нар бол ихнэ. Өнөөдөр үнэхээр одоо 12-оос 16 онд Арс намын тавьсан өр бол 2.1 тэрбум доллартай тэнцэх 2 өр л байгаа. Нэг нь 1.5 тэрбум долларын Чингис бондын одоо асуудал байгаа. Энэ өөрийн хугацаанд болоогүй. За нөгөөх нь 600 сая долларын одоо дөөнөхий Самура бондын одоо асуудал байгаа. За дээр нь Дэмсан бондын өрийг бол одоо тэр үед сангийн сайд байхдаа сая ерөнхий сайд байсан Жирднат одоо авсан байдаг. Ийм одоо өөр авалга асуудлууд яг одоо Арс намын засгийн газрын үед тавигдсан өрүүд байдаг юм аа. Ингээд үзэх юм бол нэг нийтдээ 2.4 одоо тэрбум доллар орчмын өөр авалгууд байгаа. А гэтэл 27.7 тэрбум доллароос хасаад үзэх юм бол цаана нь 24.3 тэрбум одоо долларыг бол дандаа Монгол Ардын намын засгийн газрын үед тавьсан өөр авалгууд байдаг юм аа гэдэг бол энд бас одоо шударга хэлхэн зүйтэй. Өнөөдөр бол үнэхээр өөр авалгын асуудал бол одоо өөрөөр улс төр хийх гэсэн, өөрөөр шоудах гэсэн ийм оролдлого бол маш гарч байна. 2 жилийн дотор 3.5 тэрбум долларын гадаад одоо засгийн газрын өрийг нэмэгдүүлчихэд тэгээ энэгээр чухам яг юу хийвэ?
ямар бүтээн байгуулалт хийв, ямар хөрөнгө оруулалт хийв гэдэг ингээд асуухаар ерөөсө хийх үггүй сууж байгаа байхгүй. Тэгээд энийг ярихаараа өр дарсан гэдэг юм ярьдаг. Хэний одоо гадаад ямар одоо өр дарцсан юм бэ гэхээр тэрийг хэлж мэддэггүй. Сая 5.7 их 80-ийн өр дарсан оны эцэсгээ 6.6 их 80 өр дарж дуусна гэдэг юм ярьсан сангийн сайдаас би улаанцаа асуусан. За энэ өрний чинь хэдэн аль засгийн газар тавигдсан ямар өр зээлийг та дарсан юм бэ гэдээ асуухаар хэлж мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэр сангийн яамны нэг бас сэтэртэн туурайтан баахан дарганаар сууж ирсэн эдгээр бүгд хэлж мэдэхгүй. Тэгээ ийм хариуцлагагүй, мэдээлэлгүй, өөрсдөө дотоод өр авалгаа мэдэхгүй ийм сангийн яамнууд үйл ажиллагаа явуулж шít. Ийм хариуцлагагүй. Тийм учраас бид бол энэ дээр өөртөө холбоотой асуудлаар цаашдаач одоо улам илүү нарийн тодруулж иргэд олон түмэндээ бид нар нарийн одоо үнэн зөв мэдээллийг хүргэхийн төлөө ажиллах болно. За анхаарал тавьсан баярлалаа.